Шүүдрээр нэрсэн шиг тунгалахан гэж хорвоог би сонсон юм. Шүлгээр бас өөрөөр ярьдагтай нь хиламан олсонгүй. Бүгдийн түрүүнд ээж минь л намайг өрөвдөж сэм уйлаад болохгүй нь бүсгүй амтныг ачилдаг. Цагаан дээрх болно. Хоосрошгүй танам бомбнаасаа цутгаж хонгор ижи үрс үрсэн тэнцүүхэн ургуулдаг байтал хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд хотлоороо яагаад нэгэн зүгт найгдаггүй юм гэж гайхтам би цагаан дээрх болно. 18-ийн идэр цогцон жинсэргийн элс шиг нурааж алс ойртон одох харгүй чулуу бүхэн дээр цацаж зулсныг алмай өр биднийхэн эндүүрлийн шан алдаршингүй хар гизгэн мөнгөөр цовж бурханд өр төлснийг анзаарсандаа би цагаан дээрх болно. Шагж дэвийн хамаг амтан ижидээ мөргөн гэж би бодсон юм. Шандуурлын далайд живсэн хүмүүс ижидээ мантай явдаг юм байна. Шалдрайхан тусал бийж тэдэн дунд хөвжил яваа. Шарлахсандаа би цагаан дээрх болно. Дунд нь миний бороо шиг орж холилдсон дунгуй орчлонд хүнийхэн төрлөөс дуртайдан би салаагүй юм шүү. Дэлэнгүйч үрээн тэжээх шувуунаас уучлал гуйгаад би эргэж ирнэ. Дэгдэх хөлгүйч үрдэн ярах могооноос адис аваад би эргэж ирнэ. Үүдэн цэнхэр уулнаас туйр хоцорч үйтэн ухаар талаас буур хоцорч дэлхийн нурхаас өмнө би олон ирнэ. Тэмтэрч үзээгүй лусын бараа тэнгэрт үзэгдээгүй луун дуунаас цочоохгүй гихтэн тэврээсэн үрээн салгах дургүй ялгуун тэр бум байтугай ядаж ганцхан өөрийн ижийн ачийг хариулсан энэ л цагт би эргэж ирнэ. Эннээс хойш түүнээс цааш би цагаан дээрх болно. Дүүрэн тэргэл сарман манал бурхны аршаантай дүнжин гаравын богсогоо бодисодын явдалтай гэж миний нэгэн шүлгэнд байдаг. Ийм сайхан хорвоо ертөнцид хүн босч төрснийхөн тэр дундаан бүсгүй язгууртай бүсгүй хүн болж төрснийхөн хамаг сайн сайхан бүхнийг бусдын төлөө гэрэл гэгээмэд алтан наран мэд цацруулж амьдрахыг та бүхэндээ хүсэн өрөөё. Баярлалаа. За яруу найрагч Соёлын аяц зүтгэлтэн цаадлын хуландаа Янжин лам бурхныхаа ивэл багтаж ажил төрлөн юу сансан 9 цагаан хөслөн сэтгэгчлэн бүтгийн ерөөл дэвшүүлж аз жаргал баяр баясгалан хүсье. За одоо манай энэ хуралд маань бүдэдийн судлаач хандмаа дулмаа гой маань ирэх байсан. Тэгэд би шалтгааны улмаас ирж чадаагүй маа. 1992 онд Дархийн сүмд шавлан суусан. 1994 онд Энэтхэгт мөн Дарамсалаа хотно бүдэдийн философийн чиглэлээр 12 жил сурсан. Чойрын ном болоод Жодын номыг гаргууд эзэмсэн. Монголд сүүлийн 7 жил суурин амьдарч байгаа. Энэ хүнээс хэрвээ гүн ухаан, чойр, мэтгэлцээний чиглэлээр сурч судлаа гэх юм бол та бүхэн хандаж болох юм аа. Тэгээд одоо би энэ дулмаа гэдэг хүний маань чойрын ном үзэл сонсхийн ач холбогдол гэж бишиж ирүүлсэн юуг нь би та нартай дамжуулъя. Хэрвээ ойлгомжгүй байвал намайг өршөөгөөрэй. Юуны өмнө эмэгтэйчүүд бид бурхны ном сургаалыг сонсож судалснаар амьдралд ямар аж тустай вэ гэдгийг бодож ярилцах хэрэгтэй байхаа. Өнөөдрийн энэ хурал маань бүдэдийн шашинд эмэгтэйчүүдийн чуулган тул бурхны сургаалыг сонсож судалдаг сонирхдаг хүмүүс цугласан хэмээн бодож байна. Та бүхэнтэй хуваалцаж ярих зүйл бол монголчууд бидний нэршил зансан чойрын ном буюу бурхны гүн ухааны сургаалуудын тухай юм аа. Та бүхэн мэднэ.
чойрын 5 бот. 1-р нандил, 2-р барчин, 3-р умаа, 4-р зод, 5-р дүлва. Энд би урд үздэг дарааллынхаа дагуу хэлсэн юм. 5 бот маань тогтсон тааллын 4 өгүүлэгчдийн ёсон тайлбарлсан судар номууд юм. Гүн ухаан гэж нэрлэг болсон шалтгаан нь гүн гүнзгий утга агуулгыг тайлбарлан айлтсан байгаа юм аа. 1-р нандил. Сэтгэл төдийтний ёсонд учир шалтгааныг харьцуулан ухаанаар онож сурах ёстой гэдэг угагтуунаар тайлбарлагдсан. 2-р барчин буюу чамдад хүрхэн сургаал нь төв үзэлтний өөрийн үндэст төв үзэлтний ёсонд тайлбарлсан Бурхны авгаа явдлын зам мөр буюу эрдмийг нарийн гүнзгий тайлбарлсан байдаг. Энэ бод номыг 6 жилийн турш судалж үздэг байна. 3-р умаа жугва буюу төв доршгун төв үзэлтний хэтрүүлэгчийг төв үзэлтний ёсонд тайлбарлсан Бурхны гүнзгий явдлын гэх буюу хоосон чанарын ухааныг номлосон. 4-р зод нь өөрмөц өгүүлэгчин ёсонд айлдсан ертөнцийн гарал үүсэл, зүй тогтол гэх мэтчлэн орчин үеийн шинжлэх ухааны гүн ухаантнуудын адил бодит зүйлд тулгуурлан тайлбарлах гэдэг тэр юмыг гадны утганд үнэнд бүтсэн хэмээн тайлбарладаг. 5-р дүлва буюу номогдох ёсон гэх Бурхан багш гэлэнмаа нарын сахих ёстой санвар хууль цааз болон тэдний явдал мөрийг нарийн заасан сургаал номлол багтдаг бот юм. Энэ талаар би үнэндээ юу ч мэдэхгүй. Учир нь 5 ботын хамгийн сүүлд нь үздэг. Заавал гэлэн сахил авсан лам нар үздэг ном. Эмэгтэйчүүд бол гэлэнмаа сахил авч байгаад үзэх байх. Товчхондоо чойрын 5 ботын тухай нэг иймэрхүү. Бид Бурхан шашинтай бай. Бурханы ном үзье гэвэл заавал сонсох ёстой. Үзэж судлах ёстой ном сургаалууд юм. Үзсэн сонсон ном сургаал маань миний амьдралд ямар хэрэгтэй юм бэ? Энэ асуулт зайлшгүй тавих шаардлагатай. Учир нь эхлээд явсаар өөрийн бодол санааг зөв гэж барин мэтгэлцэж батлах гэж оролдоно. Батлах гэж оролдогч нь ном хайж байгаа хүний зорилго, түүнийг үгүйсгэж, өөрийн бодлоор тайлбарлаж байгаа хүнийг дамжаа барих гэх буюу ном хайж байгаа хүнийхээ санааг хүлээн зөвшөөрөхгүй мэтгэлцэж байгааг хэлнэ. Гэхдээ хоёр хүн аль нь ч Бурхан багшийн айлдвар, богд зонхоо ламын айлдвар, мөн бусад мэрэгд болон өөрийнхөө гол лам нарын айлдварыг хоёулаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ өөрийн бодол санаагаар тайлбарлаж болно. Ингэж хэлэлцэж мэтгэлцсэний үр дүнд хэн нь өөрийнхөө зөв бурууг ойлгож, номын утгыг баттай болгож авна. Энэ л ном үзэж байгаа бидний гол зорилго байдаг. Олон дахин хэлэлцсэн ном тал талаас нь ярилцсан болохоор ухаан бодол баттай бууж өгдөг. Тиймээс мартахгүйгээр барахгүй тэр ном сургаалын угагтхууныг сайтар ойлгож авдаг юм аа. Шинээр ном үзэж байгаа шав нар дүүра буюу ном хэлэлцэж сурахын суурь болсон энэ номыг үздэг. Энэ номын ёс нь судрын аймагтны тогтсон тааллын ёсонд айлтсан байдаг юм. Энэ биднийг ном хэлэлцэж хоорондоо мэтгэлцэж сурахын суурь болж өгдөг сургалт юм. Дараа нь шалгадгийн тийн тайлбарын суурь болгож оюун ухаан болон тэмдэгтэн ухаан хоёрыг үзэж олон дахин хэлэлцэж ухаанаа хөгжүүлдэг. Энэ нь биднийг учир шалтгаанаар ямарваа нэгэн зүйлийг ухаж ойлгоход маш их тус болдгийм. Тийм болохоор чойрын ном үзэх нь бидний амьдралд маш их чухал гэдэг нь ойлгомжтой. Учир нь бид ямар нэгэн зүйлийг учир шалтгаан уг үндэсгүйгээр бий болно гэж бодохгүй шүү дээ. Тэр уг шалтгаан нь юу вэ гэдгийг л олж мэдэх хэрэгтэй. Сайн үйлч бай, муу үйлч бай. Учир шалтгаан уг үндэсгүйгээр бүтэхгүй. Бид сайн зүйл хийж бүтээе гэвэл юу хийвэл, яаж хийвэл, эхлээд яах ёстой билээ гэж боддог. Тэр нь хийх гэж байгаа сайн үйл маань уг үндэс болно. Муу үйлийг бид хийхийг хүсдэггүй. Гэсэн ч өөрийн эрэхгүй ууралчихсан байх үе байдаг. Тэр уурын уг үндсийг урдаас огтхонч бодож төлөвлөдөггүй. Хэдий ч өчүүхэн шалтгаан гарангуудал элдв муу үйл хийчихсэн байдаг.
Энэ нь бидний сэтгэл уурын уг үндэс нь бэлэн байгаагийн жишээ юм аа. Энэ бүхнийг мэдээд ойлгоод ирэхлээр уурын ерөндөг буюу имийг өөрийн сэтгэлд бий болгох нь чухал гэдгийг ухаарнаа. Түүнийг дадуулж бий болгоно. Та нар Бурхны сургаал номлолыг олонтой сонссон боловч сэтгэлдээ бий болгож дадуулахад хэцүү байгаа нь учир шалтгааны ухааныг сайн ойлгоогүй, түүний уг үндсийг сайтар судалж мэдээгүйгээс болж байгаа юм. Дахин оролдож хичээж үйлдсэн ч өөр нэг шалтгаанаас болоод орхих юм уу мартагнадаг. Энэ нь сэтгэлд баттай буугаагүй шинж юм. Үүндэл шойрын номыг сайн үзэж судлахын утга учир орших юм. Гэхдээ зөвхөн оюун ухаанаа хөгжүүлэхийн тулд шойрын номыг үзэх юм бол бас л дутуу дулмиг зүйл болно. Би энд шойрын ном гэж юуг үзэж суралцдаг болон үзэлснээр надад ямар хэрэг тустай юм бэ гэдгийг их л товчхон ярих гэж оролдсон юм. Эмэгтэйчүүд бидэнд ялгамжаатай ямар хэрэгтэй юм бэ гэхээр миний бодлоор бид амьдралдаа илүү их үүрэгтэй байдаг. Учир нь айд гэрийг аз жаргалтай сайн сайхан авч явах чухал үүрэг бидэнд илүү их ноогдсон байдаг юм байна. Эр нөхрөө, үр хүүхдээ амар тайван амьдруулах хатан ухаан эмэгтэйчүүд бидний зүрх сэтгэл, үйл хөдлөл, үг ярианаас ихээхэн хамаардаг. Энэ бүхнийг зөв зүйтэй зохицуулахад зөөлөн сэтгэл, зөв ухаан хэрэгтэй. Тэр бүхнийг Бурхан багш маш тодорхой айлдсан сургасан юм аа. Түүнийг ухаарахад шойрын номын учир шалтгаан, уг үндсийн ухаан чухал юм байна гэдгийг би өөрийнхөө гаргасан хоёр хязгаараас хагдсах үзлийг л буруу гэдгийг ойлгон хаах болохоор тэр өгүүлж байгаа нь буруу биш гэдгийг ойлгож байхын тухайд сайтар судлан үзхийг шойрын ном үзэх, ном хэлцэх гэдэг юм. Бурхан шашинтны тогтсон тогтоодыг өгүүлэгчийн бэлэг чанар нь үзэл зоригт нэрийсэн дөрвөн тамгыг амлан өгүүлдэг бодгаал юм. Дөрвөн тамга нь нэгдүгээр хуран үйлдсэн бүгд мөнх ус. Хоёрдугаард цоврол бүхэн зовлонтой. Гуравдугаард юм сүгд би үгүй. Дөрөвдүгээрд гаслангаас нөхчгөн амирлгүй дөрв юм. Энд өгүүлж байгаа би үгүй нь мөнх нэгэн. Өөрийн эрхтнээр хоосорсон би үгүйг айлдаж байгаа юм. Төв үзэлтэн нарыг мөн чанар ямагт байхгүй хэмээн өгүүлэгч гэж нэрлэдэг. Тогтсон таалал хэмээх нь тухай дөрвөн тогтсон тааллын үзэл ухах түүнийг хэлнэ. Тогтсон таалалтан буюу тухай дөрвөн тогтсон тааллыг өгүүлэгч бодгаал буюу хүн дээр ярих юм. Нэгдүгээрт өөрмөц өгүүлэгч гэдэг нь бэлэг чанар нь өврийн ухуулагчийг үл таалах бөгөөд гадны утга үнэн бүтсэн хэмээн таалдаг баг хөлөгний тогтсон тааллыг өгүүлэгч бодгаалыг хэлнэ. Хоёрдугаарт судрын аймагтан гэдэг нь бэлэг чанар нь өврийн ухагчин хийгээд гадны утга хоёулаа үнэн бүтсэн хэмээн өгүүлдэг баг хөлөгний тогтсон тооллыг өгүүлэгч бодгаалыг хэлнэ. Гуравдугаар сэтгэл төдийтэн гэдэг нь бэлэг чанар нь гадаа утгыг амладаггүй. Бусдын эрхтийн үнэн бүтсэн гэж үздэг дотоодын тогтсон тааллыг өгүүлэгч бодгаалыг хэлнэ. Дөрөвдүгээрд төв үзэлтэн гэдэг нь бэлэг чанар нь үнэн бүтсэн юм тоосны төдийч байхгүй хэмээн нотлон өгүүлдэг дотоод тогтсон